Энэ Мария Ареса гэж хүн хэн бэ? За энэ бол Филиппиний сэтгүүлч 2021 оны Нобелийн энх тайвны шагнал авсан 100 гаруй жилийн ялт унжсэн. Дарангуулагчтай яг хэрхэн тэмцсэн бэ? Яаж хүн дарангуулагч болдсон бэ гэхээр олон нийтийг хуурамч мэдээлэлээр манипуляц хийгээд айдаст автуулаад тэр олон нийт чинь хин нэгэн хүчтэй зоригтой тийм хүнийг бүх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн болгоод юм байна. Филиппин бол 155 сая хүнтэй. Facebook хэрэглээгээр дэлхийд бас тэргүүлж ирсэн. 4 жил дараалан Facebook-ийн хамгийн өндөр хандлттай хэрэглэгчтэй болсон. Одоо манайх ч бас Facebook хэрэглээ өндөртэй орны тоонд ордог. Тэгтээ мэдээллийн босрал баг гэж байгаа шүү дээ. Яаж хаашинч залж болохоор. Одоо зүгээр нэг жишээ хэлье л та. Дутертег ерөнхийлөгч авах үед ерөнхийлөгч нь зөвлөх хүн Twitter хуудсан дээрээ зэрэмдэглүүлж нас орсон эмэгтэй зургийг тавиад за хар тамхичид энэ охиныг ийм болгоч. Энэ хар тамхичтай тэмцэхгүй бол одоо тэрхий одоо амар болсон байна гэдэг ийм айдас хүчтэй автуулж байгаа. Гэтэл тэр нь яг үнэнд хэрэгтэй. Бразилд нас орсон охины зураг байсан. Хуурамч мэдээлэл. Тий, өөрөөсөө ийм хуурамч мэдээлэлээр арт түмэндээ ингээм манипуляцийн гот нөгөөдөл нь айдас автаад үнэхээр зэм үдгүй хар тамхичид ирээд миний охиныг гинхэндээ гэдэг ийм байж гисэн. Тэгээ ямар ч ялын тогтоолгүй мөрдөн байцаах ажиллагаагүйгээр 27 мянган хүнийг хар тамхины хэрэгээр цагдаагийнхан өөрсдөө ингээ уцтай очиж алсан гэсэн одоо мэдээлэл байдаг. Охиных нь иргэд өвөөг нь ингээд гимгүү тэр хүнийг ингээд хороочдог. Тэгээд энэ талаар мэдээлэл гарангуут хажууд нь өөр нэг шууган гараад ирнэ. Мартуулах тактик тий. Тэгэхээр Филиппинд сошиал медиаг энэ анархизм, аллах хүчирхийлэл төрийн энэ эрх мэдлийг хүлээмжшөөрвөл иргэдийн эрхийг зөрчих ийм хэрэгсэл болгосон байна шүү дээ. Дутертег дэмжиж байгаа тэр хүмүүс чинь үнэхээр ийм олгуулаа тий хэдэн саяулаа ингээд дэмжиж байгаа мó одоо хэдэн мянган шеэр хийгээл ингээд яваад байдаг. Олон хүний дэмжлэг аваад энэ да гэж харагддаг боловч яас юм дээрээ одоо яг трол ажиллагаа гэдгээр маш олон хүн ингээд дэмжиж байгаа мэт ингэж харагддаг. Жишээ нь нэгийг ярихад эротик дуучин тийм бүсгүй байсан. Маш олон дагагчтай. Тийм маш олон дагагчаа яаж олж авсан гэхээр садар самун сурчилсан. Тэр олон дагагчтай тэр хаяг маань гинтхэн одоо улс төржөөд хурамч нэг талын мэдээллүүдийг гаргаж өгч байсан. Тэр талаар нь ингэж төсвийн хэдэн сая доллараар ингэж цалинжуулсан байна гэдэг энэ датануудыг гаргаж өгөөд байхад одоо ингэж үзэж байгаа та бид нарыг бүгдээрингийн трол гэж штэ энэ сэтгүүлчд чинь. Бид нар трол юм уу? Та трол юм уу гэж асуучин. Тэгэхээр нөгөө нэг үзэж байгаа хүмүүс нь ингэж цүсэн хөрөөл тэд нар юу вэ? Тэр сэтгүүлч гэдэг нэртэй тэр одоо аль цаазал үх баривчил гих мэтчлээ ингэ явдаг. Тэгээ яг энэ байдлаар энэ хэд хэдэн ингэж лайв хийж ингэж хүмүүсийг ингэж эсрэг болгосны дараа одоо Мариаресаг баривчлахад хинч өмөрөхгүй болсон. 27 мянган хүнийг тэр хар тамхины хэрэгээр буудаж алсан тий. За яг хөө тийм дотор үнэхээр хар тамхичд байгаа бах. Гэхдээ энэ хар тамхи гэдэг юм уу? За үндэсний аюулгүй байдал, төрийн нууц нэг ийм том сэдвээр ер нь ингэж яваад хүмүүсийг үе олноор нь хэлмэгдүүлэх юм арга байгаад байгаа шиг байна тий. Тэр олон хүн амтаа тэгээ мэдээллийн боловсрол муутай интернет маш юм цензургүйгээр хэрэгжилж байгаа. Дээрээс нь дарангуулагч төртөө ийм байгаа нөхцөл энд туршигдсан техникүүд бусад оронд төгдөө шүү гэдгийг аягүй сайн харуулж өгсөн байна. Филиппинд хэн дарангуулагчийн нөхцөл байдал манай дээр нь та ямар байна гэж харж байна. За жишээлбэл одоо засгийн газрыг огцруулах гэж жагсаал болоход эсрэг жагсаалыг хийж байна. Ерөнхий сайдыг яриад ирэхээр өөр нэг дайсан гаргаж ирдэг ч юм уу. За 18 телевизээр нэг нэвтрүүлэг одоо зоргийн хэргийн асуудал ч юм уу ингээд явуулдаг ч юм уу. Яг ийм адилхан дүр зураг хэр хажиглагдаж байна. Хүш энэ тэрнтэй ямар адилхан юм бэ? Энэ яг нөгөө ийм үеэр гарсан манипуляц яг энд байна шүү дээ. Эндээ сурцсан юм байна. Яг Монголын тий. гэж бодогдсон. Өндөр хандлттай анхаарал татсан мэдээлэл харагдлаа. Тэгэн гут доор нөгөө шеэрлсэн байгаа хаягуудыг ингээ ороод харахаар тэрэн дотор нь ингээд нэг хаягаас нэгэн зэрэг ингээд шеэрлцээ. Яг тэр нэг минутын наривчлалтай. Сенсац гараад ирэнгууд нэг юм уу хоёр өдөр ажиглагдсан шүү дээ. Бүх учрыг начрыг нь тайлагддаг байхгүй юу? Хаанаас хэн явуулаад байгаа юм те? Үнэн юм уу, худлаа юм уу? Яг юм зохион байгуулалттай явж гинүг үү гэдэг. Энэ байдлуудыг л харчих хэрэгтэй. Та бол одоо Монголын баримтчилгах төвд ажилладаг хүн. Facebook дээрх энэ хуурамч мэдээлэлтэй тэмцдэг. Монголд яг ийм гаднаас орж ирж байгаа зоригтой мэдээллийн ийм дайралтууд голцоо юу байдаг? Тогтмол одоо нэг хэд хэдэн сэдвэр хуурамч мэдээлэл явуулдаг ийм бүлэглүүд байгаа. Яг ийм төр засгийн шийдвэр гаргах хэмжээний ийм том үйл ажиллагаа өмнөх юм дээр тэд нар байна гэж итгэвчээд ороод ирдэг. За тухайлбал саяын Уман хүзүүний хорт тавдрын эсрэг папиллома вирусын эсрэг вакцин хийх үеэр тэдгээр хаягууд маань ингээд итгэвчээд гараад ирж байгаа байхгүй. Бидний хүүхдүүдийг алах нэ. Өргөөдүүлнэ, тахирд дуулгана. Тэ эндээс олж ингэж амь насаа алдах боломжтой гэдэг ингээд дэлхийд даяар төгжээс одоо хамаг муу жишээнүүдийг ингээ импортлол оруулж ирээд олон ийм хаягуудаараа ингээ түгээгээд ингээ явж исэн. Энийний дараа урааны асуудал гараад ирсэн. Хөрөнгө оруулалтын гэрээ яригдад. Тэгсэн нөгөө нэг HPV вирус судлаачд маань бүгдээрээ уран судлаач болоод тэгээд ураны одоо ийм хортой хөнөөлтөө хоёр толгойтой хураг тугал гарлаа хүмүүсийн гэлээ хэртгийлгэм зураг бичлэгтэй тийм мэдээллүүдийг тэдгээр хаягууд маань түгээж эхлэх жишээтэй. Тухайлбал нэг HPV вирусын нэг мэдээллийг 82 мянган шеэр хийжсэн. Гэх мэтчлэн ингээд цаашаага түгээдэг нь бол маш их. Тэгэхээр ингээд энгийн одоо хэрэглэгч иргэн одоо баццаг тэрийг ингээ харангууд ийм олон хүмүүс ингээд эсэргүүцээд штэ нэрээ эн чинь болохгүй юм биш тэгээд ойлгоод итгэхээс аргагүй байж итэл яг үндсэндээ нэг 10
одоохон хаяган дээр л тэр мэдээллүүд тэр одоо агуулгууд базагдаж анханасаа ингэж төгдөг. Аазны торыг ингээд судлаад үзэхээр цөөхөн эдийн их сурвалжилт тэндийг мэдээлэл гаргаж байгаа, үйлдвэрлэж байгаа. Ихэвчлэн одоо нэг тийм Танаас харь өгсөн хилнээс тийм. орчуулагдсан байхаар тий мэдгэдэггүйс тийм байдаг. Тэр нь болохоор мэдээж нөгөө гаднаас биднэрт нөлөөлөх гээд байна. Тэр 80 гаруй мянган хүн шеэрлнэ гэдэг бол бас манай монголчуудтай холбоотой. Үнэхээр мэдээллийн боловсрал муу байна, итгэмтгий байна монголчууд маань. Энийг ашиглаж जैन те. Мэдээлэл дунд чинь маш их зорилгууд явж байна. Дарангуулагчтай эрхэн тэмцэхөөгээд энэ номыг мэдээлэлтэй ойр ажилладаг хүмүүсийг олж уншмаар юм байна. Сэтгүүлч хүн бичсэн. Гэхдээ яг нийгмийн энэ бүх үйл явцыг яагаад байгаа, юу болохгүй байгааг ингэж анхааруулж өгсөн. Мари Ресигийн Мянган зүсэлт гэдэг баримтат кино нэдэг. Одоо хүн ингэж гараа нэг зүсэж штэ. Нэг зүсгэд ингэж нэг мэддэхгүй те. Гэтэл яг ийм жижигхэн юм эсгэлтээр мянгантаа ингэ эсгээд ирэхээр тэгээ арчлыг яаж ийм жижигээр зүсэд байна вэ гэдгийг бас гаргаж өгсөн байгаа юм. Манай энэ Монголын баримжлах төв орчуулад та редактор хэн тохиолдуулсан байна. Ерөөсөө энэ мэдээллийн дархлаа бол одоо туцаар тогтнол болчиход байна шүү дээ. Тэгээ мэдээллийн дархлаатай бай. Танд баярлалаа. За баярлалаа.